Анх 2019 оны намар оюутан болоод яг л Солонгос кинонд гардаг шиг ажиллангаа хичээлдээ явж өөрийнхөө хүссэн эрх чөлөөтэйгээр бас гоё дурсамж дүүрэн ажиллахыг мөрөөдөд л хичээлдээ явж эхэллээ. Сайн байцгаана уу? Манай Яримари подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Маркетинг менежер Халина, Борлуулалтын менежер Анватан өнөөдрийн дугаарыг та бүхэндээ хүрэхээр болсон байна. Бид нар 11-р сарын турш та бүхэндээ ажлын байран дээр хамгийн сайхан түүхүүдийг хүргэж байгаа. Үүний мөн адил 2-р дугаар буюу дахин 4 түүхийг та бүхэндээ бэлдсэн байна. Ингээ шууд түүх рүү орцгаая. Манай ажил дээр шинэ ажилтан орж ирвэл нэг хэлцэн үнийг нь тухайн шинэ хүнд бади гэж хуваалж өгдөгөө. Тэр бадийн шинэ ажилтныг 1 сарын хугацаанд care хийх үүрэгтэй байдаг. Анх ажилдаа ороход асуух зүйл хэтэрхий олон гарч байхад миний бади надад бүгдийг нь нэг-нэгэнгүй дэлгэрэнгүй ярьж өгдөг байсан. Ажлынхнаасаа дэндүү олон асуулт асуучуудаа гэд санаа зовоод байж байхад хүртэл надад өөрөө төрүүлж тайлбарлаж өгдөг байсан нь бүр үнэхээр надад хайр хүрмээр санагдаж маш ихээр талархдаг байсан. Шинэ ажлаа хийж байхдаа буруу хийгээд байна уу, зөв хийгээд байна уу гэдгээ хүртэл мэдэхгүй байхад надад маш үнцэнтэй зөвлөгөөнүүдийг өгдөг нь намайг ажилдаа улам дуртай болгосон. Ингэж надад сэтгэлээсээ хандаж арвин их туршлагаа хуваалцаж байхад би хурдан л ажилдаа амжилт гарган заасан бүх зүйлийг нь сайн сурсан шүү гэдгээ харуулахыг улам хичээдэг болсон. Бадыгаа дагаж яваад бусад хамт олонтойгоо бас илүү хурдан нүүр хагарч маш хурдан дотод нь болсон юм шиг санагддаг. Хоолнд ороход хүртэл өөрөө хоол авчирсан мөртлөө намайг ганцаараа минь хоолны газар суулгахгүй гэсэндээ хоолоо аваад надтай цуг явдаг байсан. Энэ бади гэдэг хүний ачаар би шинэ ажилдаа маш хурдан дасан зогтсон. Вау. Анхны түүх гэхэд гоё урт тэрнээ сонирхолтой байлаа тий. Бас нэгэн сонирхолтой факт. Би энэ ажилд хамгийн их орж байхад миний бади Халина хамтрагч маань байсан. Тэгэхээр яг гоё хуучны дурсамж сэргээсэн сонирхолтой гоё түүхийг харуулсан. Түүх байна. Ер нь корпорэт соёл дээр ийм бади гаргаж өгөөд огт мэдхгүй танихгүй хамт олон дунд ингээд ийм эвгүй байдлыг тэ нэг жоо хаглаад ингээ угаасаа чи шинээр орж ирсэн угаасаа мэдхгүй зөндөө байгаа. Тэгэхээр ингээ хоёулаа хамтдаа сурыг гэдэг соёл их гоё юм аа. Ер нь бол гэхдээ айгүй олон компаниуд ийм соёлтой аль хэдийнэ болцсон юм шиг харагдсан надад бол. Тэгээд яг бади нэг хүний одоо бади болсон бол бадигийнхаа үргийг бас гоё биелүүлээд бусад хүмүүст ингээд ийм гоё урам зориг өгөөсэй гэж хүсэж байна. Тэ? Зарим компани дээр бүр бади биш ийм чат GPT шиг ийм асуултсуудаа бокс гаргаад өгчт юм билээ. Тэнгүүд хамгийн наазахын 0-оор хаашаа кофений машин яаж ажиллуулах вэ? Усаа хаанаас авах гэдэг нь ингээд асуултаар бэлдчихдэг. Яг амар байж болох ч гэсэн ингээд яг хин нэгэнд ингээд хамт олондоо танилцуулахгүй л нэг жоо эвгүй те ингээд юм асуунгууд хэнээс асаахаа мэдэгдэхгүй те. Тэгэхээр бадигийн үүрэг бол ажлын байран дээр дайлангуй шинэ ажилд орсон хүмүүст маань айгу хэрэгтэй сонсогдлоо. Надад ч гэсэн айгу хэрэгтэй байсан. Халина манаас гоё бади байсан. Баярлалаа. Тэгээд лайфтайм бадигаа болгосон. Тэгсэн байгаа. За дараагийн түүх. Дөнгөж их сургуулаа төгсөөд барилгын компанид туслах инженерээр орсон анхны саруудын минь нэг байлаа. Нэг өдөр экскаваторын операторын алдаанаас болж бохирын шугам хагарч талбай бүхэлдээ бохирцсон. Туршлага багтаа байсан болохоор би их сандарсан ч асуудлыг шийдэхийн тулд хамт олонныхоо хамт өдөржин бохир дунд ажиллаж үдээс хойшхноос шөнө дунд хүртэл зүтгэсэн. Ерөнхий инженер захирал гээд бүгд л талбай дээр ирчихсэн болохоор одоо л алуулах байхтаа л гэж бодож байсан ч тэд ийм зүйл тохиолддог гол нь хурдан шийдэж хариуцлагаа өөрт сураарай гэж урам өгсөн. Тэр орой бүгд хамт сууж, пив ууж, инээлтэн тарахад хамт олон гэж ямар сайхан зүйл вэ гэдгийг би анх удаа үнэхээр их мэдэрсэн. Вау! Өстой гоё түүх вэ? Жинхэнэ урам зориг өгөхөөр сэтгэл дулаацуулахаар гоё түүхүүдийн нэг байна. Ер нь байгууллагууд шинээр хүний нөөцтэй өөрсдийнхөө талентыг нэмээд хүн авсан тохиолдолд нөгөө алдаа гарах эрсдэл алдаа гаргасан тохиолдолд байгууллагын үүднээс яаж дэмжиж тухайн алдагдлыг нөхөх үү гэдэг дээрээ анхаарсан байгууллагууд бол айгүй мундаг санагддаг. Мэдээж шинээр хүн орж ирнэ, цоо шин соёлтой танилцсан, цоо шин үүргүүдийг биелүүлнэ. Тэр дундаас алдаа гарах нь бол мэдээж те. Тэнгүүд чи алдаа гаргалаа, чи буруу байлаа гэхээс илүүтэй энийг хийдүүлээ яаж засах вэ? Хідүүлээ засах уу? Ганцаараа их юм уу, хамтдаа их юм уу гэдгийг эхнээс нь ингээ гоё эерэг түүхээр үлдээж өгсөн бол бас магадгүй азтай хүмүүс юм а нэг л сонсогдож байна тий. Энэ нь бол тэгээд яг л нөгөө нэг удирдлага гахлах тухайн хүмүүсийнх нь л бас ур чадвар одоо энэ харилцааны ур чадвар байд юм уу бүх тэр
удирдах уур чадварынх нь л нэг бас тийм байна тий. Удирдах уур чадварууд нэг гэдэг аюу гоё сонсогдчихэ. Эсвэл хинт ямар үед ямар үгийг хэлснээрээ тухайн ажилтныг урам зоригтойгоор урагшлуулахад нь туслах вэ гэдгийг аюу мэддэг. Сайн захирал шиг сонсогдож байна. За дараагийн 3 дугаар түүх. За би анх компанид орж ажиллахдаа ажил амьдралын туршлага багтай залуу насны ирж хүчээр л зүтгэж явсан үе байлаа. Тэр үед манай захирал ерөнхий менежер хоёр надад зөвхөн ажил хэргийн талд бус амьдралын олон чухал хичээлийг зааж өгсөн хүмүүс билээ. Анх удаа хилд авч ирээн рүү хамт явж байхад надад итгэл хүлээл гэж. Хажуудаа авч явсан нь өөрөө том итгэл, маш том хариуцлага байсан. Тэрүүл үеэс би ажлыг илүү нухацтай, үр дүнтэй хийхин үн цэнийг ёстой голдоо ортол ойлгож эхэлсэндээ. Удахгүй Сингапур руу дагуулж явсан миний амьдралд бас л нэгэн шинэ хаалга нээсэн үед явдал болсон. Харь орны хөгжлийг нүдээр харж, дэлхийн жишгээр сэтгэх ухааныг тэр үеэс олж авсан гэж хэлж болно. Амьдралын тал дээр ч тэд миний хажууд байж хамгийн хэрэгтэй үед түшиг тулгуур болсон. Байрны зээлд 7 хоногийн дотор хамруулж, бүр ипотекийн зээлийн урьдчилгааны талыг гаргаж өгч байсан нь зөвхөн эдийн засгийн дэмжлэг биш надад итгэл өгч, хөл дээр баттай зогсох урам өгсөн үйл явдал болсон. Өмнө нь алдаж бүдэрч байсан мөчүүд олон. Гэхдээ тэд үргэлж хажууд минь байдаг. Алдаа туршлага бол зөрдөөл байх зүйл шүү дээ гэдгийг боддоор ойлгуулж, дахин хөл дээр минь босоход ямагт тусалдаг хүмүүс билээ. Одоо хүртэл бид ах дүүсийн харилцаатай, итгэл дээр тогтсон сайхан холбоотой хэвээрээ. Амьдралдаа олон сайн хүмүүстэй уулзаж байсан ч намайг хүн болгож, ажил амьдралын замыг чиглүүлж өгсөн тэдний ачиг би хизээрч мартахгүй. Үнэхээр л баярлж авдаг, дотроо үргэлж талархаж авдаг удирдлагууд минь. Вау, ямар гоё. Жихэн сэтгэл дулаацуулсан түүх байна да тий. Жохон байхад ингээд сайхан түүхүүд гэд нэвтрүүлэг гардаг чи санаж байна уу? Нэг юм солонгос ингээл юм stop animationтэй. Тэгэл тэрэн дээр яг юм гоё гоё түүхүүдийг дурддаг. Яг тийм түүх шигтэй ингээл явагдсан гоё болол энэ хүний чин сэтгэлээсээ зүрхэнд нь үлдсэн түүхүүд энийг байна. Тийм байна. Өстой яг л бүх нөгөө нэг амьдралын бүх үе шатад тусалж чадсан тий. Яг л нэг амьдралд нь хөл оруулсан гэдэг шиг амьдралд нь анх хөл тавихад ингээл бүх зүйл дээр нь ингээд туслаад зөвхөн ажлын биш те бас тэр хүний амьдралд айгуу том чухал зүйлсүүд дээр нь тусалж чадсан юм шиг санагдлаа. Тэгээд ийм түүх одоо ингээд нэг хүний сэтгэлд ийм гоё мэдрэмж түүх үлдээнэ гэдэг чинь бас өөр амар гоё зүйл шүү дээ. Тэгэхдээ ингээд амар энгийн юмнаас яг үнэ ийм зүйл ингээд эхэлж байгаа, үлдэж байгаа жижиг хэлсэн үг, жижиг ингээд тусалжээ гэсэн сэтгэлээс л ингээд нэг хүний бүтэн ингээд насных нь одоо дурсамж, сайхан дурсамж болон үлддэг байх нь. Тийм болохоор бүгдээрээ гоё ингээд би биедээ урам зориг өгөх тийм гоё түүхэн болж үлдэхүйц гоё үг хэлж бүгдэд тусалж байгаарай гэж хэлээ да. Харин тийм тэнгууд бүр ажилдаа ороод би бинтийг ойлгоод аюугай баг болж чадсан сонсогдож чинь тий. Тэнгуудээ бүр багийн гишүүндээ ипотекийн зээлийн 7 хоногийн дотор бүтээж өгнөдөг бол Монголын хувьд тий. Аюу гоё түүхүүдийг нэг ёстой л жихэн төдий хэмжээнд итгэж ийсэн. Төдий хэмжээнд итгэл таахаар залуу хүн байсан байна. Тэгэхээр залуу хүн маань ингээ гоё туршлагаа олоод анх удаа гадаад очиж үзээд хөгжил гэж юу байдаг, хөгжлийн цаадахыг яаж бид нар биелүүлэх үү гэдгийг ойлгосон хүмүүс маань ингээд гоё түүхтэй хамтдаа явж байгаа сонсоход бол банк токсик юм ярьдаг бит хоёрт бол аюу гоё сонсогдож байна. Сонсогчд маань ч гэсэн ингээд нэрэл ажлын байран дээр хин нэгний сайхан хандлагаас л энэ бүх юм эхлэн шүү дээ гэдгийг бол ойлгож байгаа гэж гордчихэд. За. Анх 2019 оны намар оюутан болоод яг л Солонгос кинон дээр гардаг шиг ажиллангаа хичээлдээ явж өөрийнхөө хүссэн эрх чөлөөтэйгээр бас гоё дурсамж дүүрэн ажиллахыг мөрөөдөд л хичээлдээ явж эхэллээ. Эхний семестр хаана ямар ажил хайхаач сайн мэдэхгүй. Хичээл намын хуваараа олох гээд явсаар байталд орхиноо өнгөрчихв. 2020 оны 1-р сард зүгээр л Facebook ухаж байхдаа шинээр нэгдсэн засгийн дэлгүүрт худалдааны зөвлөх авна гэхээр нь ямар ажил хийх хүлээлтч байхгүй. Ёстой яасан ч яах вэ гэд яваад очтол таньдаг зураач эгч маань найзуудын хамт нээсэн бяцхан засгийн дэлгүүр байсан юм. Яг л ийм урланд яг л дуртай уран бүтээлчдтэйгээ ажиллах юмсан гэж бодож явсан мөрөөдлөө эргэж сантал яг л тохирсон гоё ажил байж түүнээс хойш 3 жил хагасын турш эгч нартайгаа ажилласан юм да. Ковидын хөл хорионы үед Март Валентины амар ачааллын үед хавар зууны хамгийн догтлон үед гээд ёстой л бүхий л мөчт нь хамтдаа босож, хамтдаа ажиллаж, стартап компани хөөхөн хөрөнгө эргэлдүүлдэг ботол нь зүтгэсэн. Бүр байнга ирдэг үйлчлүүлэгчдийнхээ хайр итгэлийг хүлээсэн маш гоё орчныг бүрдүүлж чадсан да.
залуу хүнд турших, оролдох, өсөх, мөрөөдөх орчингийн бүрэн нээж өгсөн тэр газрыгаа бодохоор чин сэтгэлээсээ талархдаг. Хүн хайраар усалж чин сэтгэлээсээ хийсэн зүйлс заавал бүтдэг гэдгийг ойлгуулсанд зөндөө их баярлаа. Вау, ямар гоё бичсэн бэ? Өөрийнхөө түүхийг бас ингээд айгүй гоё урнаар гоё бас бичсэн. Сэтгэлийнх нь хамгийн сайхан үг ингэж гоё гартал зүрхэнд нь байдаг түүхүүдийн нэг байх шиг ба штэ. Хамгийн сүүлийн түүх гэхэд яг л өөрийнх нь хэлсэн шиг Слогосконы хэсэг шиг амар гоё гэгээлэг айгүй гоё сонсогдож байна те. Тэгээд дөрвөн түүхүүдийн маань хамгийн одоо тавтагдж байгаа буюу нэг зүйл нь залуу ажил горилагчд маань дөнгөж карьераа эхэлж байгаа хүмүүст маань багахан дэмжлэг, удирдлагын зөв залуур чиглэлээр ийм гоё дэм болдог, бүр ингэ насан туршид мартагдахгүй хэмжээнд хүрдэг гэхээр яг л бид эдийн дурддаг буюу хоорондын харилцаа хин нэгний байгаагаар нь хүндэтгэх, ажлын ит багахан урмаар тэтгэх. Мэдээж тэр урам итгэлийг даагаад хүндэтгэлтэйгээр хариуцлагатай ажиллах бол ийм сайхан түүхүүдийг хүргэж болдго юм байна. Тийм. Тэст гоё яа. Ер нь бол токсик түүхүүд ингээд хүргээд хахад дандаа л алдаа нь ингээ нөө харилцааны асуудлаас л ер нь ихвчлэн болоод байсан. Тэгээд одоо ингээд харахад урам зориг өгж байгаа түүхүүд ч гэсэн яг л харилцааны л одоо гоё одоо сайхан харилцаа, гоё сайхан урам өгсөөс эхлээд л ер нь ийм гоё түүх болж үлдэж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бол тэгэл нөгөө харилцаа хүнд ямар үг хэлэх гэдэг л ажлын байран дээр ч юм уу амьдрал дээр ч юм уу ер нь амар чухал байгаа юм байна гэж харлаа. Тийм байна тийм. Тийм болохоор аль болох би биедээ бас юу хэлэх үү гэдгээс бодж л хэлэх ёстой тий. Ер нь нэг ингээд ууртай байх үедээ ч юм уу ингээд бухимдсан стресстэй байх үедээ ч гэсэн хин нэгэнд хэлхээс өмнө нэг жоохон тайвширч байгаа ч юм уу тий дотроо бодоод тэгээд тэр хүний одоо нэг амьдралынх нь хамгийн токсик түүхт нь үлдмээр ээ нөө. Хамгийн эерэг түүхт нь үлдмээр ээ нөө. Тэгээд ер нь таны үг үйлдэл байна шүү дээ. Тийм болохоор сайн бодож байгаад үгээ хэлээрээ. Эерэг байх уу, сөрөг байх уу гэдэг бол хандлага, үг, хичээл зүтгэл гэдэг гурван зүйлээс л бараг тогтоод байна уу дээ. Хайлан дээр нэрдэг түүхүүдээс харахад. Тэгэхээр мөн адилхан маш гоё урам зориг өгсөн. Жинхнээсээ сэтгэл дулаацсан дөрвөн түүхийг илгээсэн та бүхэндээ баярлалаа. Таад ч ихсэн сонсоод өөрт чинь бүр мартагдсан байсан юм а сандал гоё түүхүүд чинь сэргсэн бол манай дээр байгаа линкээр бинлүү дахиад илгээгээрэй. 11 сарын туршид та бүхэндээ дахиад гоё түүхүүдийг хүргэх болно. За ингээд өнөөдрийн дугаарыг сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай.